За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн 9-р ангийнхандаа зориулсан математикийн хичээлээр шуман тэгштэйлийн систем бодох графикийн аргатай танилцсан. За шуман тэгштэйлийн системийн графикийг байгуулж шийттэй шийдгүүг нь шинжилээд за шийттэй тохиолдолд шийдийг нь олох ийм зорилготой байгаамаа. За 2015-аас 16 оны сурах бичгийн 69-р хуудас за шинээр хэвлэгдсэн сурах бичгийн 75-р хуудсанд энэ сэдв байгаа. Тэгэхээр энэ хуудснуудаас сэдвээ судалж болно гэсэн үг. За нэг жишээ авч үзье бүгдээрээ. За нийлбэр нь 3-4 байх 2 тоо санав. 1-р тоог 2 дахин 2-р тоог 3 дахин ихсгээд нэмэхэд 3 гарсан бол сансан тоонуудыг олоорой гэсэн юм бодлого байна. За 1-р тоогоо бүгдээрээ x гээ, 2-р тоогоо y гээ. За тэгвэл 2 тооны нийлбэр 3-4. За 1-р тоогоо буюу x-ийг 2-оор үржүүлээд 2-р тоо буюу y-ийг 3-аар үржүүлээд нэмэхэд 3 гарна гэсэн. За тэгэхээр бидний сансан тоогоо олох бодлого маань x дээр нэмэх нь y тэнцүү 3-4, 2x дээр нэмэх нь 3y тэнцүү 3 гэсэн тэгштэйлийн системийг бодох энэ тэгштэйлийн системийн шийдийг олох бодлого руу шилжиж байгаа юм. За өмнө нь бид өмнөх ангиудаа тэгштэйлийн системийг бодох орлуулах арга, нэмэх аргыг үзээд судлаад бодлого батсан. За одоо өнөөдрийн судлах сэдвийн маань зорилго нь за тэгштэйлийн системийг, шуман тэгштэйлийн системийг графикийн аргаар бодох аргатай танилцах юм. Тэгэхээр бид энэ тэгштэйлийн системийн графикийг байгуулна гэсэн үг. Графикийн аргаар бодно. За графикийн аргаар байгуулахдаа тэгштэйлийн y тэнцүү kx дээр нэмэх нь b хэлбэрт оруулна. За шуман тэгштэйлийн графикийг байгуулах хичээлийг 8 дугаар ангидаа үзсэн, судлаад мэдчихсэн байгаа. Тэгэхээр энэ мэдлэг дээр бид суурилж явах юм. За эхний тэгштэйлээс y-ийг нь олъё. Тэгэхээр y тэнцүү хасах x дээр нэмэх нь 3-4 болно. За 2 дугаар тэгштэйлээс y-ийг олох юм бол y тэнцүү хасах 3-2x дээр нэмэх нь 1 болж байна. За одоо тэгштэйл тус бүрийнх нь графикуудыг байгуулъя. За эхний тэгштэйл y тэнцүү хасах x дээр нэмэх нь 3-4 байна. За x-ийн тэг гэд үзчих юм бол өөрөөр хэлбэл y тэнхлийг батлах цэгийг олж байна. x-ийн тэг гэд үзчих юм бол y нь 3-4 буюу 1 бүхэл 3-1 байна. За цэгээ тэмдэглэчээ. Координатын автгаа дээрээ цэгээ тэмдэглэчээ. За дараагийнх нь одоо y-гээ тэг гэж үзье. x-ийг батлах цэгийг олж байна гэсэн үг. За y-гээ тэг гэж үзсэн тохиолдолд x нь 1 бүхэл 3-1 гарч ирэх юм байна. За цэгээ тэмдэглэжлээ. Одоо энэ хоёр цэгийг дайруулад шулуун татна. За хоёр цэгээ дайруулад шулуунаа татчихлаа. За энэ шулуун маань y тэнцүү хасах x дээр нэмэх нь 3-4-ийн график нь гарч ирж байна гэсэн үг. За дараагийнх нь 2 дугаар тэгштэйл маань y тэнцүү хасах 3-2x дээр нэмэх нь 1 байна. За мөн адил x-ийг тэг гэд үзчих юм бол y нь 1 байна. За тэг 1 гэдэг цэгийг байгууллаа. За одоо y-гээ тэг гэд үзчих юм бол x нь 1.5 байна. За ингээд 1.5 гэдэг цэг 1.5 тэг гэдэг цэг байна. Тэг 1 гэдэг цэг байна. За энэ хоёр цэгээ дайруулад шулуунаа татчихъя. За манай түрүүчийн шулуун бол энэ тэгштэйл нь байна. Дараагийн шулууны тэгштэйл. За y тэнцүү хасах 3-2x дээр нэмэх нь 1 юм аа. За бид тэгштэйлийн системийг бодно гэдэг маань энэ хоёр тэгштэйлийн x, y-ийн оронд орлуулаад тавихад үнэн тэнцэтгэл байлгах тэр x, y буюу хоёр шулууны огтлцын цэгийг олох асуудал байгаа юм. За тэгэхээр хоёр шулуун маань огтлолцсон байна. Огтлцын цэгийн координат нь
За оглын цэгийн нэг гарч ирж байна. Оглын цэгийн координат нь x нь буюу абсцисс нь 1. За y буюу ординат нь 3-1 гэж график дээрээс харагдаж байна. За энэ оглын цэг маань манай тэгштгэлийн системийн шийд болох хостой гарч ирж байна гэсэн үг. За энэ цэгийн координат маань. За ингээд x нь 1, y нь 3-1 байна. За бид нар түрүү нэг энэ бодлого дээр x, y буюу сансан тог олох гэж байгаа. Тэгэхээр бодлого руугаа эргээд орох юм бол өгүүлбэрээсээ саны. За манай шугамн тэгштгэлийн системийн шийд маань 1, 3-1 гарч ирж байна. За бидний олох ёстой сансан тооны x нь 1, y нь 3-1 байна гэсэн үг. За одоо тэгштгэлийнхаа системээс x-ийн өмнөх коэффициентийг харъя. Налалтай хасах 1 байна. За хоёрдугаар тэгштгэлийн x-ийн өмнөх коэффициент хасах 3-2 буюу манай налалт нь энэ тэгштгэлийн налалт нь хасах 3-2 байна. За тэгэхээр налалтуудаа ажиглаж байгаараа хүүхдүүдээ. За ерөнхий хэлбэрт нь тэгштгэлийнхаа системийг хичээ. Тэгэхээр y тэнцүү k1 x-тэй нэмэх нь b1, y тэнцүү k2 x-тэй нэмэх нь b2 гэж биччихлээ. Тэгэхээр налалтууд нь буюу k1, k2 нь ялгаатай тэнцүү биш тохиолдолд манай тэгштгэлийн систем нэг шийдтэй байна. За манай налалт хасах 1, хасах 3-2 байгаа. Тэгэхээр энэ хоёр налалт тэнцүү биш учраас манай тэгштгэл нэг шийдтэй байдгийн байна. За энэ томьёолоод ерөнхий тохиолдолд харуулж байна. Хоёр налалт маань тэнцүү биш тохиолдолд тэгштгэлийн систем маань нэг шийдтэй байд юм байна. За дараагийн жишээ. За хасах 2x-тэй нэмэх нь y тэнцүү 3, y тэнцүү 2x-с хан 4 гэсэн тэгштгэлийн системийг бодъё. За бид графикийн аргаа үзэж байгаа, судалж байгаа. Тэгэхээр тэгштгэл тус бүрийнх нь графикийг байгуулна гэсэн үг. За графикийг байгуулахдаа өмнөх ангид үзсэн мэдлэгээ баттгаад энэ мэдлэг дээр суурлаад байгуулна. За эхний тэгштэглээс y-ийг олно, хоёрдугаар тэгштэглээс y-ийг олно. За эхний тэгштэглээс y-ийг болохоор 2x-тэй нэмэх нь 3 болсон байна. За дараагийн тэгштгэл нь y тэнцүү 2x-с хан 4 байна. За одоо утгын үсний тэнийг байгуулад үзье. За x-ийн утга y-ийн утга, эхний мөрөнд x-ийн утга, хоёрдугаар мөрөнд y-ийн утгыг бичье. За x нь тэг байх үед y нь 3 байна. Y нь тэг байх үед x нь хасах 1.5 байна. За орлуулад бодоод утгуудаа гаргачнаа гэсэн үг. За дараагийн тэгштгэлийн утгын үснийг тэг байгуулъя. За x нь тэг байхад y нь хасах 4 байна. За одоо y нь тэг байхад x нь 2 байна. За одоо бүгдээрээ график байгуулъя. За эхний утгын үснэгтээс тэг 3 байсан. За тэг 3 гэдэг цэгээ байгуулчлаа. Дараагийнх нь хасах 1.5 байхад тэг байсан. X нь хасах 1.5 байхад y нь тэг байсан. За цэгээ байгуулчлаа. 2 цэгээ дариулаад шулуунаа татчихъя. За энэ маань y тэнцүү 2x-тэй нэмэх нь 3 гэсэн шулууны график нь гарч ирж байна. За дараагийн тэгштгэлийн тууснагтээс цэгүүдээ биччихье. За тэг байхад хасах 4. Тэг байхад хасах 4. За тэр цэг гараад ирсэн. 2 байхад тэг гэдэг цэгээ байгуулчлаа. За 2 цэгээ дариулаад шулуунаа татчих. За энэ бол y тэнцүү 2x-с хан 4 гэсэн шулууны тэгштгэл. Шулууны график гарч ирж байгаа. За y тэнцүү 2x-с хан 4 гэсэн тэгштэглээр өгсөн шулууны график байна. За одоо эндээс бүгдээрээ график хараадах хүүхдүүдээ график ажиглая. Хоёр шулуун маань параллел хоёр шулуун гарч ирсэн байна. Тэгэхээр параллел хоёр шулуун бол огтлцохгүй. За огтлцохгүй учраас ерөнхий цэг байхгүй. За энэ тохиолдолд манай тэгштгэлийн систем маань шийдгүй байна гэсэн үг.
шийдвэр байна гэсэн үг. За одоо бүгдээрээ тэгштэглийнхаа системээс налалтаа харъя. Эхний тэгштгэл. За x-ийн өмнөх коэффициент буюу налалт маань 2 байна. За дараагийн тэгштэглээс 2 дугаар тэгштэглээс x-ийн өмнөх коэффициентийн 2-ыг харлаа. Налалт нь бас 2 байна. За манай тэгштэглүүдийн налалтууд нь тэнцүү байна. К1, К2 тэнцүү байна гэсэн үг. За хоёр шулууны налалтууд нь тэнцүү байх юм бол график нь буюу шулуунууд нь параллель шулуунууд гарах юм байна. За параллель тохиолдолд манай тэгштгэлийн систем шийдвэр гарч ирнэ. За тэгштгэлийн систем нь шийдвэр юм байна. За энийг шийдвэр гэдэг нь x-ийн оронд хэд хэдэн утга аваад тавиад шалгаад үзэж бас болно. За бүгдээрээ чэйжээр нэг утга аваад шалгая. X-ийн оронд тгийг авахад y нь нэгдүгээр тэгштгэл дээр тгийг орлуулахад y нь 3 байна. Хоёрдугаар тэгштгэл дээр тгийг орлуулахад y нь хасах 4 байна. За тэгэхээр x-ийн нэг утгад y-ийн 2 өөр функцийн 2 өөр утга гаргалзаж байна. Тэгэхээр эндээс шийдвэр байна гэдэг нь харагдаж байна. За дараагийн жишээ рүү оръё. За энэ ерөнхий тохиолдолд саяны шийдвэр гэдгийг томьёолж өчөж байна. За К1, К2 буюу хоёр налалт тэнцүү. За сул гишүүн болох B1, B2 ялгаатай байх үед Y тэнцүү К1 x-ээр нэмэх нь B1, Y тэнцүү К2 x-ээр нэмэх нь B2 гэсэн шулууны тэгштгэлийн систем маань шийдвэр байх юм байна. За дараагийн тохиолдлыг авч үзье. 3 y-ээр нэмэх нь x тэнцүү 2, 6 y тэнцүү хасах 2 x-ээр нэмэх нь 4 гэсэн тэгштгэлийн системийг аваад графикийг байгуулж үзье. За энэ тэгштгэлийн системийг графикийн аргаар бодох гэж байгаа. За тэгэхээр график байгуулна. За эхний тэгштэглээс 3y дээр нэмэх нь x тэнцүү 2, 6y тэнцүү хасах 2x дээр нэмэх нь 4 гэсэн тэгштгэлийн системийг бодох гэж байгаа. За графикийн аргаар бодох гэж байгаа учраас y тэнцүү kx дээр нэмэх нь b хэлбэрт нь бичиж. За 3y тэнцүү хасах x дээр нэмэх нь 2 болно. За 2 дугаар тэгштэглээ хэвээрэнгийн бичиж. За 1 дугаар тэгштэглээ 3 туаагаад өгчий. 2 талын хасах 3-ны 1x дээр нэмэх нь 3-ны 2 болно. За дараагийн тэгштгэл бас муу адил 6-ад 2 талын хуваагаад өгчий. Хасах 6-ны 2 x дээр нэмэх нь 6-ны 4 болно. За эндээс за эхний тэгштэглээс y-гээ олцохоор хасах 3-ны 1 x дээр нэмэх нь 3-ны 2 болж байгаа. За 2 дугаар тэгштгэл дээр хасах 6-ны 2-ыг 2-т хураачи. 6-ны 4-ийг 6-ны 4 гэсэн бутархайгаа 2 хураачи. 3-ны 2 болж байна. За одоо сүүлд гараад ирсэн хэлбэрээр дэлгэцэн дээр слайдн дээр харагдаж байна. За одоо график байгуулах гэж байгаа. За тэгэхээр эхний тэгштэглээ дээр заахаар x-ийг тэг гэд үзчихье. Тэг байхад y нь 3-ны 2 ахна. За одоо y нь тэг байхад x нь 2 болох юм байна. За 2 зэгээ дайрсан шулууныг байгуулъя. За тэгэхээр дараагийн тэгштгэл нь мөн адилхан саяны 2 зэг дээр яг дээр утгуудыг авна. Тэгэхээр шулуун нь түрүүчийн шулуунтай давтсан шулуун гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр эндээс энэ тэгштгэлийн систем маань төгсгөлгүй болон шийдтэй байна гэсэн үг. Төгсгөлгүй болон шийдтэй байна. За 3 тохиолдол гарч ирж байна. За одоо бүгдээрээ тэгштгэлийнхаа систем рүү харъя. За x нэгдүгээр тэгштгэлийн x өмнөх коэффициент буюу налалт маань хасах 3-ны 1 байна. 2 дугаар тэгштгэл дээр бас налалт маань хасах 3-ны 1 байна. За сул гишүүн 3-ны 2, 2 дугаар тэгштгэл дээр сул гишүүн бас 3-ны 2 байна. За эндээс бүгдээрээ
томьёогоо авчи. За. Хоёр налалтан тэнцүү, сул гишүүд нь тэнцүү тохиолдолд манай тэгшдэглэлийн систем төгсгөлгүй олон шийттэй байд юм байна. Өнөөдрийнхөө хичээлийг бүгдээрээ дүгнээтгэе. За өнөөдрийн үздсэн сэдэв маань тэгшдэглэлийн системийг, шугамн тэгшдэглэлийн системийг графикийн аргаар бодно. За графикийн аргаар бодоод шийттэй шийдгүүг нь шинжилж байгаа. За хоёр налдан тэнцүү, сул гишүүд нь ялгаатай тохиолдолд шийдгүй байд юм байна. За дараагийн тохиолдолд хоёр налалтан тэнцүү. За сул гишүүд нь тэнцүү тохиолдолд төгсгөлгүй олон шийттэй байд юм байна. За 3 дугаарт нь хоёр налалт нь ялгаатай тэнцүү биш тохиолдолд манай тэгшдэглэлийн систем нэг шийттэй байдаг юм байна. Өнөөдөр үзсэн хичээлээ 15-16 оны сурах хүчтэй хүүхдүүд 71-р хуудасны 81, 83, 84-р дасгалыг за шинээр хэвлэгдэж гарсан сурах хүчгийн 76-р хуудасны 24, 26 за мөн зам хугацааны график гэсэн дасгалыг за өөрсдөө бие дааж баттгаж хийх нь за ингэхдээ багшаасаа дэмжлэг тусалцаа аваарай. За агуулгын хувьд маш их товчхон орсон учраас багшаахаа тусалцаа дэмжлэгтэйгээр за дэлгэрэнгүй за гүн гүнзгий ойлгож аваарай хүүхдүүдээ. За амжилт хүсье, баярлалаа.